Гэр бүлэрээ зуны сайхан цагт Монгол орныхон үзэсгэлэнт байгалаар аялах гэж байгаа хүмүүсийн майхнаа хэрхэн сонгох вэ гэж их асуудаг. Энд нь бяцхан зөвлөгөө өгье. Майхнаа сонгоход майхны хэмжээ их чухлаа. Гэр бүлийнхаа гишүүдийн тоон тохируулж авах хэрэгтэй. Гэхдээ их том майхан авах нь бол тийм зохимжтой биш шүү. Майхан бол заавал өөртөө таамбартай байх хэрэгтэй. Таамбар бол гадна ашиглаж байгаа эд зүйлсүүдээ гаднаа хадгалахад бас их тохиромжтой байдаг. Таамбар харин том байх шаардлагагүй. Тэрний оронд тусдаа сүйдрөвч авч ашиглавал тохиромжтой шүү. За тэрнээс гадна майхны сонголтын дээр заавал давхар гадаргатай майхан авах хэрэгтэй шүү. Ягаад гэвэл давхар гадарга бол өөрөө хит халдаас сэргийлдэг, мөн майхныг дотор нь дулаахан байлгадаг, агаарын солилцоо бас сайн байхад бол хамгийн чухал үүрэгтэй байдаг учраас давхар гадаргатай майхныг сонгорой гэж зөвлөе. За майхан өөрөө та бүхэнтэй одоо дурсамж сайхан мөчүүдийн чинь хамт өнгөрөөдөг хамгийн удаан хугацаанд удаан жил ашиглагдах бүтээгдэхүүн учраас чанарыг нь их эрхэмлэж чанартай майхныг авч тав тухтай сайхан аялах шаардлагатай шүү. За ингээд та бүхнийг амар амгалан сайхан аялаарай гэж хүсье.